Сайн байцгаана уу? Өнөөдрийнхөө бичлэгээр шарах шүгэнд болгоогүй нүүбэг хөргөгчний амтад бэлуу хийсэн байгаа. Одоо кремэ бэлтцгээе. Орцонд маань 1 литр 200 г сүү, 3 удаа ванилийн пудинг, 180 г сахар, 250 г цэцгийн дос, 180 г кокосны үүрмэг орно. Савлгаандаа ингэж харагдана. Бүх орцуудаа дор мэдээлэл хэсэг давхар оруулсан байгаа. Ороод үзээрэй. Эхлээд сүүгээ нэг савнд хийн ингэхдээ ойролцоогоор 100-аас 200 мл сүү аваад үлдчихнэ. Одоо сүүн дээрээ сахараа хийгээд плетийнхаа дундаж хэмдээр буцалгана. Ингэхдээ сахараа уустал нь ойрхон хутгаж өгөөрэй. Би нэгээс өсвөртөл халдаг плетний 7 дахь хэмдээр нь буцалгасан байгаа. Сүүгээ буцлах төхөөд ирэхээр нь авч үлдсэн сүүн дээрээ 3 удаа пүтингээ хийгээд уустал нь сайн хутгаж өгнө. Одоо буцалж байгаа сүүн дээрээ хийгээд өтгөртөл нь сайн хутгаж болгоно. Ийм өтгөн болоод ирэхээр нэг савнд хийгээ дээрээс нь хүнсний скотчоор бүтээгээд хөргөө тавьчихна. Ингэж хүнсний скотчоор бүтээснээр дээр нь хөрс тогтдоггүй байгаа. Би цагаан хэмнэх үүднээс мөн гадаа хүйтэн байгаа болохоор гадаа тавьж хөргөсөн байгаа. Кремэ бүрэн хөрснийхэн дараа цэцгийн досоо бага зэрэг цайвар өнгөтэй болтол нь миксердэн цэцгийн дос маань өрөөний хэмд маш сайн зөөлрсөн байх ёстой. Одоо дээрээс нь кремэ бага багаар хийгээд үргэлжлүүлэн миксердэн. Ийм болохоор нь дээрэс нь кокосны үүрэмгээ хийгээд нийлтлэн сайн хутгаж холино. Ингээд крем маань бэлэн боллоо. Бэлууны маань кекс нь 500 г бичэн чигмэг орно. Би ийм бичэн хэрэгэлсэн байгаа. Одоо 24 см-тэй бэлууны хивээ бага зэрэг цэцгийн досоор ингэж таслаад дотор нь шарах шүгэний цаас хайчлаад ингээд наагаад өгнө. Ингээд кремэ кексэн дээрээ чигд нимгэн дүрхээд хэвнийхээ хананд нь ингээд босоогоор нь наагаад өгнө. Ийм болохоор нь дотор талд нь кремэ мөн адил жигд нимгэн дүрхээд кекснүүдээ үргэлжлүүлэн наана. Ингээд бага зэрэг зай гарахаар нь кексээ хутгаар ингэж зүсээд хуваагаад өгнө. Яг ийм дарааллаар хийгээд ийм болохоор нь үлдэгдэл бага зэрэг кремээрээ дээрээс нь жигд бүрээд хөргөгчөнд хамгийн багадаа 4 цаг байлгана. Энэ хооронд дээгүүрэн чимэглэх гацуур модоо хийцгээе. Орцонд маань 150 г цагаан шоколад, ногоон өнгийн хүнсний будаг бага зэрэг орно. Одоо халуун усны ууран дээр шоколадаа хайлуулна. Бүрэн хайлаад ирэхээр нь дээрээс нь хүнсний будгаа хийж өнгө оруулна. Гелийн юм уу хуурай хүнсний будаг хэрэглэх ёстой. Шингэн будаг огт хэрэглэж болохгүй. Хэрвээ шингэн будаг хэрэглэвэл шоколадны маань дос нь ялгараад өвтгөн болчихно. Ингээд шоколадаа кремний утанд хийгээд үзүүрийг нь хайчлаад нарийнхан савхан зүйл доор нь тавиад ингээд гацуур мод шиг харагдахаар жигж шахаад өгнө. Ийм болохоор нь дээрээс нь ийм чимэглэлээр чимэглээд өгье. Одоо хөргөгчөнд хийгээд зарцаагаа түр тавьчихна. Би мөн адил гадаа тавьж зарцаасан байгаа. Шоколад маань бүрэн зарцаад ийм болсон байна. Ойролцоогоор 4 цагийн дараа гадуур нь бүрэх кремэ бэлтэн. Орцонд маань 250 мл сүүн крем буюу виппинг крем, 1 удаа крем өтгөрүүлэгч орно. Одоо сүүн кремэн дээрээ крем өтгөрүүлэгчээ хийгээд өтгөртөл нь миксердэнэ. Ийм өтгөн болсон байна. Одоо тортноосоо бэлууны хивээ мөн цаасаа салгаж аваад кремээрээ жигд бүрээд өгнө.
Би тортныхоо дээдлийн хэсгийг нь жигэд тэгшхэн бүрээгүй зас шиг харагдуулахаар ингэж бүрсэн байгаа. Одоо дээрэс нь мөн адил зас шиг харагдуулахаар баг зэрэг кокосны өрөмгөөр чимэглээд өгье. Ийм болохоор нь бэлдэж тавьсан гацуур модороо чимгэлч нь би шинэ жилийн баярт зориулж хийсэн болохоор ингэж чимгэлсэн, мэдээж өөр бусад баяруудаараа хийгээд өөр өөрийнхөөрөө чимгэлчиж бас болно. Ингээд маш гоё амттай no bake бэлэн маань бэлэн боллоо. Заавал хийж үзээрэй. Амжилт хүсье. Дараагийн бичлэг хүртэл түр баяртай.